Эрхэм хүндэт нийслэлчүүдээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үе үеийн эрхэм хүндэт удирдлагууд төлөөлөгчдөө Монгол Улсын үндсэн хуулийн дагуу төрийн удирдлагыг нутгийн удирдлагатай хослуулах, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага тогтолцоолны шинжилгээ хийсний түүхт 30 жилийн хойно өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсын үндсэн хуулийн түүхтэй давхцсан тохиож буй нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоо бол иргэдийн төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж ирснийг гэрчлэх түүхэн үйл явдал билээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын үе үеийн бүрэлдэхүүн нутгийн удирдлагыг төрийн удирдлагатай хослуулан нийслэл Улаанбаатар хотынхоо хөгжлийн бодлого шийдвэрийг төлөөллийн арчслын зарчим олон ургалч үзлээр шийдвэрсээр ирсэн юм а. Нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 50% худалдаа үйлчилгээний 86% төвлөрч дотоодын нийт бүтээгдэхүүний 65 орчим хувийг үйлдвэрлэж байна. Монгол Улсын засгийн газраас алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого болон шин сэргэлтийн бодлогын хүрээнд иргэдийн идэвхтэй оролцоог хангаж нийслэлийн Улаанбаатар хотын хөгжлийн ирээдүйг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас батлагдсан гарах шийдвэрүүд Улаанбаатарчдын санал санаачлал нийтлэг эрх ашиг төдийгүй нийслэл хотын хөгжлийн төлөвлөгөөнд бүрэн нийцэж бодитоор хэрэгжих шаардлагатай юм а. Төлөөллийн ардчлалын сонгодог хэлбэр болох нутгийн удирдлагын шин тогтолцоог хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үе үеийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч удирдлагууд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нийт нийслэлчүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлж баяр хүргье. Монгол Улсын ерөнхий сайд Лувсан Намсран оюун эрдэнэсэн.